Хүний амьдралын 3 их буян гэдэг нь уламжлалт ойлголтоор дараах 3-ыг хэлдэг. Нэгдүгээрт мод тарих. Окей. Хийцэн бүр 100000-ыг тарихад оролцсон. Хоёрдугаарт хүүхэд гаргах. Окей. Хүүхэд хийцэн. Хүүтэй болсон. Guys. Имэж амжаагүй хүмүүсээ бол. Гуравдугаарт ном бичих. Окей. Бичгээр барах уу? Хамгийн өндөр борлуулалттай ном бичсэн. Эдгээрийг ингэж утгажуулдаг. Мод нь байгальд үлдэнэ. Хүүхэд нь удамд үлдэнэ. Ном нь оюунд үлдэнэ. Инээс гадна ч гэсэн юм үлдээсэн. Шинэ байр үлдээсэн. Home tour таад үтсэн байх. Тийм нэр марцнаас guys. Түүнээс гадна оны төгсгөлд YouTube Champ-т би өөрийн биеэр орсон байгаа. Тэгээд өнөөдөр хэдүүлээ юу болсон талаар сэтгэлээ хуваалццгаая. Guys. Тэгэхээр мэдж гин бидэнд ярилцах зүйл маш их байгаа. 25 оны сүүл бол ялангуяа нэлээд идэвхтэй өнгөрлөө. Тэгэхээр алдарт YouTube Champ болсон байгаа. Би өөрийн биеэр анх удаа YouTube Champ-д орсон байгаа. Өөрийн биеэр гэдэг нь юу вэ гэхээр өмнө нь бол оролцсон. Гэтэ өмнө нь бол зөвхөн саналаа өгөхөд ч юм уу те мэдлэгээ дэвшүүлэхэд оролцсон бол энэ удаа 2025 оны YouTube Champ-аар яг өөрийн биеэр уралдаан тэмцээн юунд нь гэж ирж оролцсон байгаа. Тэгээд мэдээж уламжлалт ёсоор месмеризмийнхэн хийсэн байгаа. Яг одоогийн байдлаар 4 оны өмнө постлогдсон сая 200,000 хүн үзсэн байна. Окей. 2 цаг 40 минутын урттай. За бараг л 3 цагийн урттай бүтэн одоо ийм контент бол орсон. Тэгээ яг бүр 31-ний орой бэлтэж агаад гоё ширээг засаж агаад YouTube Champ үтсэн. Тэгээ премьер дээр үтсэн болохоор цагийн ерөөсөө анзаараагүй. Тэгээ ингээд дуусаа харсан чи 2 цаг 39 минут үтсэн байсан. Тэгээд нэм итгэл ер нь л дууссан. Тэгээ би арайч 2 цаг 40 минут урттайг үтсэн гэж мэдээгүй. Ер нь нэг баримжаагаа нэг цаг 40 мөч юм шиг санагдсан. Надад бол миний хувьд бол хүлээлтээс бүр хамаагүй илүү давсан. Хүмүүс ч гэсэн нэлээ сэтгэл өндөртэй байлаа. За тэгээ зураг авалт бол 11 сарын сүүлээр босон санагдаж байна. Тэгээд дазрын хувьд бол Шинэ Монгол Харимаа Фүжис сургууль дээр болсон. Тэгээд зураг авалтын талбайнууд бол нэлээд том байх хэвээр. Энэ сургууль бол яг зогтж ийсэн. За бочтой угаан орж ирж байгаа гэсэн үг байна. Тэгээд сайн YouTube Champ-ийн том онцлог нь юу байсан бэхлээр үзэгчд буюу та нар хэн оролцохыг бол санал өгж, санал хурааж бол шийдсэн байгаа. Тэгэхээр одоо ямар нэгэн одоо тэрний оронд тэр орох байсан, тэр яагаад байхгүй гэсэн токсик одоо зүйлсийг бол нэлээд хассан байгаа. Яг энэ дээр сөрөг тал гэж хэлж болохоор зүйл нь юу вэ гэхээр зарим нэг ютуберүүд бол нэлээд баян үзэгчтэй байсан. Контентынхаа онцлогоос хамаарал, онцлог наснаас хамаарат бол зарим нэлээд боломжтой үзэгчтэй учраас ингээд пуужинж байгаа харагдсан зүйлс бол байсан. За яг одоо бид YouTube Champ-д энэ жил оролцсон, өнгөрсөн жил оролцсон 15 ютуберуудыг харж байна. Тэгээ энэ дээр яг хайжлуу даун дээр чамын нэмэгдээд нэг 16 ютубер орж байгаа. За эхнээс нь мөхөш байна. Месмеризм те. Миний түрүүний хэлсэн баян үзэгчтэй Кадис байна. Таад одоо хурдан том болох хэрэгтэй шүү. Тэгэх юм бол бид Кадистэй өрсөлдөж чадна. За Опаноны байна. Дархны төлөөлөл CTS байна. Манай Колача. Шаймэл байна. Хорлоо байна. Жижи Ана байна. Снупи байна. Живу байна. Аяксин байна. Кино задлангийн манай Баатар байна. Red Burger байна. Аним картууны Юки байна. Сайхан хоолоогоор алдартай мөхлөө байна. Тэгээ мэдээж энэ сайхан залууг та таньж байгаа. Та нэг газар харсан байх. Тэ. Тэгээд энэ бүрэлдэхүүнтэй орсон. Дэрхэд ингээ харахад бол оролцсон хүмүүсийн хувьд бол нэлээд зөв сонголт байсан гэж бодож байна. Таад бол үзэгчд бол айгүй зөв хүмүүсээ оруулсан бэлээ гэж би бас бодсон. Хичнээн одоо хоорондоо те өрсөлдөж байгаа ч гэсэн айгүй цагийг гоё өнгөрөөж хоорондоо ив найрамдалтай зөв дайггүй өрсөлдсөн. За тэгээ маш чухал мөч буюу баг бүрдүүлэх цаг ирсэн. Баг бүрдүүлэлтэнд орол намайг багийн ахлагчаараа сонгосон хүмүүс хамгийн их байсан. Баярлалаа. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Яг өөлх нь тэгээ хамгийн түрүүлж хамгийн их хүний санал авах нь бол баг бүрдүүлэлтнэр бол нэлээд давуу талтай байсан. Тэгээ баг бүрдүүлэлтнэр бол Red Burger, Хорлоо хоёрыг бол сонгосон. Хүн гомдох гэдэг нэ тэр хүн гомдочих гэдэг. Тэр ер нь бол ингээд яг бэлээ. Түрүү жил би бас яг ихэн сонгож ирсэн. Гайгүй гомддгүй бэлээ. Тэгвэл чамайг сонглоо ямар ч байсан зэ. Нэр гэсэн юу? Тэ нэр гэсэн. За. За баяр үргээ. За эхний хүн болоо Жоржийг сонглоо. Хоёр дахь хүн.
Хорлоо сонгоч. За, хорлог сонглоо. За, Жорж хорлоо. Эхний баг маань бүрдлээ. Нэг сүртэй бас бодоогүй. За эхлээд бол ямарсан хамгийн мэддэг хүнээ сонгоё гэж бодсон. Тэр нь бол Red Burger байсан. Тэгээ ингээд баг ингээд бүрдээ бодож байхад ингээд настаа Red Burger юм яриадсан тэлэр наа за тэгвэл хоёулаа нэг болчих ороод ир гэж хэлсэн. За дараагийн багийнхаа гишүүнэр бол хорлоог сонгосон. Эний жоох ингээд яри хөр явагдсан байлуу яалаа. Тэгэл ерөнхийдөө за хорлоо гэдэг нэг шинэ түбэр стример байна. Тэгээ ямар ч байсан ингээд сонгох чигээл тухайн үедээ л шууд шийдвэр гаргасан. Сүртэй юм бодоогүй. Яг хөө сүулт бодохоор байна штэ. Багийн нэг гишүүнэр эмхтэй хүн эсвэл эм хөнгөн жинтэй эмхтэй хүн шамелыг авсан бол давуу талтай байх байсан юм бэлээ. Таад яагаад гэдгийг харна. За тэгээд ерөөдөө тэмцээн бол эхэлсэн. Эхний даалгавар бол Бөөха гэдэг тэмцээн байсан. Тэр нь тэмцээн яг ингээд эхлээл ерөөдөө хүмүүс бол дийлэн үед ингээ баг багаараа байх ч юм баг багаараа юм ярих ч юм уу нэг тийм нэг уур амьсгал орсон. Тэг ингээд явж байгаа нэг гурван хоорондоо ярьсан. Нэг гурван хоорондоо ярьсан жоохон шивнэлдэх маягтай ч юм уу. Ер нь яг нэг тийм уур амьсгал гинт ороод ирсэн багаараа хуваалцсан ч. Тэгээ Бөөха тэмцээн бол гурван одоо мини даалгавартай байсан. Тэр нь болохоор юу вэ гэхээр эхнийх нь лонхоор бөмбөг онох, хоёр дахь нь олсоор нэг юм татаж наашаа гаргах. Тэгээ гурав нь болохоор XOX гэж ярьдаг, XO гэж ярьдаг тийм тоглоом байсан. Айгу ингэ те XO гэдэг гурав дахь болохоор хождог. За тэр нь бол би өөртөө хамгийн ихтгэлтэй байснараа мэдээж олсоо сонгосон. Дахиад. Нилээн огцсон хүч шаардах байсан болохоор сонгосон. Тэгээд гурвал ярьж жагаад хорлоо тэр лонх шидэх Red Bull болохоор тэр XOX тоглохоор тохиролцсон. Хоорондоо ярилцаад шийдвэр гаргах тал дээр бол бид гурав маш смут байсан. За тэгээд гурван мини даалгавар биелүүлсэн дараа сүүлийн даалгавар байсан. Хайрцнуудыг өөрж дээшээ ингэж тавих. Тэгээд сүүлийнх нь тавихад бол жоохон юу байсан. Ихний шийдэлд амжилтгүй байсан. Баримжаагаа авсан. Хоёрт дээр амжилтгүй байсан. Баримжаагаа авсан. За тэгээд гурав дахь удаа харж байгаа. Сагсан бөмбөг сонирхдаг маань яг энэ дээр хэрэг болсон. Гол. Yes, болцоо. За, хоёрыг басаа. За тэгээ энэ хүү даалгавар дээр бол манайх хамгийн богино хугацаанд хийсэн байсан. Анханасаа гараа бол маш сайн эхэлсэн. Өөртөө илүү ихтгэлтэй болсон. Тэгээ бусад багуудаас онцлог зүйл гэвэл мөнхлөө эхний хараа тэр лонхыг шидэж онсон. Намаа багтаа аваагүй ууранд бол яг эхний хараа нэлээд шидэмж онсон. 3 2 1. Тэг үүнээс гадна хүмүүс жижигийн тэр XOX дээр айгу ууцсныг бол онцлоод нэлээд жоохон сөрөг юмуд яваад илээ. Тэг энийг би бол ихэд ойлгож байгаа. Сандрал мэдээж байгаа ихний даалгавар. Тэг ингээ олон камер, олон хүн баяхны итгэсэн итгэлгээд маш их бодлууд ороод тэгээд хаяа хүн яалч хүн манараа олох тохиолдол байдаг. Үнэхээр тийм тохиолдол байдаг. Тэг яг тэр цаг үеийн жижитэй таарсан баг. Тэгээ хоёр дахь даалгавар дээр бол жижигийн баг хамгийн сайн байсан. Кадисийн баг те. Кадис жижи айгу 3 бол хамгийн сайн оролцсон. Харахад бол мэдээж айгүй энгийн амраа харагдж байгаа ч гэсэн бас яг хийхэд жоохон эвгүүн бэлээ. Тэр чинь нөгөө маусны дилээ орцсон. Дээрээс нь дэлгэц залгацсан байгаа. Тэгэхээр шууд одоо бид нар нөгөө писин дээр одоо энэ 10 секундыг тохируулж байгаа юм биш байгаа байхгүй. Маусн дээр бол гайгүй заа. За. Одоо ингээд шууд энэ дээр ингээд харъя заа. Энэ дэр л гайгүй бах. За би бурхны нэрээр андгаад энэ яг ихнийхээ орлого оршоо заа. Хамаагүй гайгүй байна. Яг 10 дээр таарлаа. А100 мэдгүй, А100 дахиад харцгаая. Хоёр дахь орлого. Ирисэрэн 3 харж байгаа. Хамаагүй гайгүй. За 3 дахь орлого. Ер нь бол гайгүй харж байгаа. Дилээ бол нэлээд нөлөөлсөн. Тэр ч утгаараа амархан болоо гайгүй. Тэгээ яг хийж явах явцад хамгийн ихний баг нь жоохон тэрийг нь мэдгүй хол зөөрөх ч юм уу те. Тэгээ ингээд явандаа ингээд хинэн хурдан тасан цогцсон нь бол яг тэрүүгээр ингээд хийгээд оног гайгүй авч исэн. Кадисийн багийн дараа нь манайх орсон юм уу те? Манайх юм сайн орсон юм уу? За алдарт 3 дахь тэмцээн, төвчээрийн тэмцээн байсан. Өөрийнхөө анхны сэтгэлээ бол контент дээр хэлсэн. Зааланд орсон чинь өндөр ол гараад ирсэн. Бид гурав шууд л өөртөө асуудалд орж тэгтээ ухаарсан. Тэгээ ер нь бол гадарлаж исэн. Эмхтэй хүмүүстэй баг болох нь давуу талтай юм цогтойг хийнэ гэдэг ер нь бол бодж лээсэн. Тэгээ бид гурвын хин олсон дээр зүүхтийг шийдэх нь амархан байгаагүй. Тэгээд би олсон дээр зүүхтгэхээр болсон. Тэгээ шүүгэл дуурахаас өмнө нэг удаа ингээд
дуршиж үзэх боломж олгосон. Бид гурав нэг ээлжил зүгж үтсэн. Тэгж яхад бол жингийн ялгаа жоохон байсан учраас бол ер нь энэ дээр чинь нэг 5-10 кг-ийн жим бол нилээ чанга тусна яг бүр төвчээр олон удаан барьж байгаа болохоор. Тэгээ тийм учраас энэ оноо ойрхон явж байгаа энэ үед чинь энэ айгүй чухал واخхой. Хамгийн сүүлд орох юм бол ингээд нойлцохоор ядаж сүүлд биш ингээд нэг оноогоо аваа явах нь айгүй чухал. Тэгээ яаж яхад ер нь жоохон оноо ингээд ойролцоо олцсон байсан. Тэгэхээр аалтах ирэх байгаагүй. Тэгээ бусад багийнхны хувьд бол ослон дээр зүүдэх нь бол маш ухаалаг сонгосон харж байгаа. Би ганцаараа дэс хөндлөн баг 2 дахин илүү жинтэй. За тэгээ шүүл дуурсан. Тэгээ миний анхаарал бол CTS-ийн баг дээр байсан. Яг үл бусад багийнхан бол нилээн уудах шинжтэй байсан. Тэгээд сүүлийн байранд орох үг бол CTS-ийн багтай л угаасаа үүсэх нь ер нь бол ойлгомжтой байсан. Тэгээ энэ дээр амар инээдтэй. Би тэр бүр ингээд газар бараг толцсон заяа. Офононы ингээд дээшээ ингээд Spider-Man шиг болцсон. Тэгээ яг ингээд манайхаас алдах гээд байгаа байхгүй нөө. Тэгээ би ингээд за манайхаа жоохон байж байгаараа. Эднэр яг алдлаа жоохон тэгшчгээ бүр яг ингээд алдах гээд байгаа байхгүй хүрх гээд байгаа байхгүй. Байж манай за жоохон зичтэй ядчил нэг багийг л хажиж ядчил оноогоо нойлуулахгүй байчил гэж бүр ингэж. Байж манай жоохон байж болж ин. Жоохон байж зүгээр байж. Чадна байж. Харж байгаа. Энэ хэсэг аюу гоё зэ. Би ингээд хажуу тийшээ яаж явах харсан чинь ингээд бүр дээш ингээд яг Spider-Man байрал авцаар. Бид тэр Spider-Man зогсож гэдэг юм. Энэ дунж байгаа. Яа. Одоо энэ За тэгээд манайхан ямарсан хамгийн сүүлд ороогүй. Тэгээд үүнээс хойш ерөөхдөө за баягаа хоёр үний ядраагаад яах вэ гэж бодсон. Угаасаа бус нь бол зүгээр угаасаа уутах нь ойлгон харваас ингээ ачаал авж байгаа царайны биений хөрөл уутах нь бол ойлгомжтой байсан. Сүүлд орсон 3 нилээн уудсан. Дахиад орсолчих хоёроо. Сүүлийн 2 бол бүр уудсан шүү нэрээ. Эднийх буудаа шүү хоёроо сайн тэсэрээ. За тэгээд энэ тэмцээний дараа чинь ингээд оноогоо харахаар ингэж байгаа байхгүй юу? Аюу ойрхон болчихж байгаа сте. 7 6 5. Манайх нэгт явж байгаа ч гэсэн хамгийн сүүлд явж байгаас 2 оноо зөрөөтэй. Тэгэхээр нэг даалгавар дээр л ерөнхийдөө сүүлд орчих юм бол шууд хамгийн сүүлд ороод гасчих чинь гэсэн үг байхгүй юу? Ийм эвгүй байдалд орсон. Тэгээд дээрэс нь ядж хахад дараагийн даалгавар бол манайханд бас нилээ сэвтэй даалгавар байсан. Яагаад ч юм тэр DJ бөмбөг дээр манайх төрүүлж хасагдаадсан. Яагаад ч юм мэдгүй. Яндаа үүдэлч тэр юм уу. Тэгээ нөгөө баг бүрдүүлж хад хүмүүс сонхгүй байсан хөөрхөн шаймэл чинь энэ тэмцээн дээр төрүүлсэн. Тэгээд эднийх чинь сүүлд явж ирснээр шууд ингээ барыг нэгт орцсон бахаа да. Тэгээ араа хамгийн сүүлийн багтай манайх шууд тэнцэж байгаа байхгүй юу? Төрүүлж хасагдаад. Тэгээд Кадисийн багтай манай баг айл нэг баг нь хасагдах ёстой. Тэгээ хин хасагдахаа үзсэн. Тэгээд нөө сүүл хавцаа явж ирсэн мөхүүшин багч одоо ингээ бүр дэшнийхт орж ирж байгаа байхгүй юу? Ерөөсөө бие сулж болохгүй байгаа сте. За тэгээд аз болоход зүгээр аз ёндонд таарахад бол Кадисийн багтай бөмбөг солилцоход бол манайх төрүүлж айлыг бол хасч чадсан. Бас л яг ер нь бол цэвэр 100% жоохон азны тоглоом байсан болохоор цаанаасаа л зүгээр ингээд шийдэгдээд яваад байсан. Дараагийн даалгавар бол нөгөө алдарт итгэлийн хаалга байсан. Миний бодлоор ер нь та нарын бодлоор ч гэсэн энэ YouTube Champ 2025-ын хамгийн зөвүүн тоглоом байсан гэдэгт бол итгэлтэй байна. Одоо нөгөө хүмүүс чинь баг-багаар олоод ингээд 4 тэмцээн үүсцэн. Хоорондоо нилээ юм нягт. Одоо тий яг нэг баг болцсон яж байгаа штэ. За манайхаа гэсэн. Тэгээд яг энэ дээр нь одоо баяхаа нэг гишүүнийг золиост гаргадаг тоглоом орж ирсэн. Энэ тоглоомны хамгийн зөвүүн юм нь юу вэ гэхээр гуруулаа ялах магадлал 0. Гуруулаа үлдэх боломжгүй. Ягаад ч гэсэн. Тэр нь хамгийн ер нь бол харгас зөвүүн байсан. Ер нь бол сэтгэл зүгээр нэлээд оролцсон тоглоом байсан. Тэгээд тоглоом эхлэхийн өмнө за танаа багаас та хэд хамгийн итгэдэг нэг хүнээ сонго гэд ингээд сонголж байгаа байхгүй юу? Хувь тавилан шийднэ гэдэг гэж байгаа байхгүй. Тэгээ манай баян бол намайг яг баяалч учраас шууд сонгосон, шууд итгэсэн. Тэгээ миний зүгээс бол юу гэж бодсон бэ гэхээр за ингээд гуруула те багаараа явж байгаа л баг хамгийн сүүлийн үе дээр баян хоорондоо ямар нэгэн байдлаар өөрчлөлтөх байх гэсэн баримжаатай байсан. Яг тэгээ бодсон явж идэл энэ дээр цогтой намайг за баяхаа нэг хүнээ одоо золиосноо. Тэгээд энэ дээр бол яг нэг 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154
Тэр нь л огцом туссан. Тэгээ цогтой ингэж ийсэн. Итгэлийн хаалга хамгийн зардал багтай мөртлөө хамгийн дүүлэнтэй тэмцээн байсан гэж хэлсэн. Тэр зөвүүн байгаа сте. Яг заавал тэ олон юм яг бэлдээд ингээд мөнгөөр зоодохгүй хамгийн зөвүүн юу нэггээл хоёр хаалгатай болчихж байгаа байхгүй. Хөө цааш. За яг би. Яа, энийг л шийдэмгий орж ирж шээ. Ингэн заяа. Энэ Баяр. Ерөөс төсөөлөг байгаа шүү. хаалгадаг тоглоомыг тоглоод дуусгаад танаа 3 хүний нэг нь өсөөсөйг хасагдана уу? За Сонголтгүйгээр. угаасаа юу? Угаас өөрөө Ингээд царай бараадсан. Яа. энд хорлоо байгаа. За. Энд Жорж байгаа. За. Чи аль нэг хаалган сонгож очиод өрөөчийг дарна. Энэ хоёр хүн дотроос хоёр сонголттой. Цойжлон цойж. Дотроо баахан юм бодсон. Бүр харснаас андчгүй байх хэвчээ. Хэрвээ чи очиод дарахад цойжтой байх юм бол чи яасаг. Заяа. Шууд хорлоо бит хоёрыг хоёр анги руу салгаад намайг нэг ангид хорлоог нэг өөр ангид орууллаа. За яах гал энэ да ах мэ. Яах вэ гэхээр чамд хоёр сонголт байгаа. Энэ чиний аюулгүй хаалга. Цойжилж болно, хонгохоо үлдээж болно. Тэнгүүд хоёрын итгэсэн түшиг гарчиж гол зогсож байгаад хоёр хаалганаас сонголт юм. Оцсон хаалганд цойжтой байвал түшиг өөр хасагдана. Онгохоо байх юм бол орж ирээд тэр хоёр хүн аюулгүй. Нөгөө хүн онгохоо байх юм бол тэр хүн хасагдана гэсэн үг. Хаалга төгжчих юм бол надад ямар ч аюул ер нь бол байхгүй юм байна. За тэгээд шийдвэрээ гаргаад үйлдэлээ хийгээрэй заяа. Ямар зөв юм бэ наа чи. Хэн чамд итгэж хаалга онгохоо үлдээсэн бол Амар юм бэ. Энэ ихт үнэхээр л ингэж бодсон. Би бол багийнхаа хоёр хүнийг бол хоёул ингэж хатмааргүй л авч үлдмээр л байна. Энэ ихт нэр ямар муухай юм бэ. за сонгоцсон. За ойлгомжтой. За 10 секунд бодоод тэгээд хаалгаа сонгоод шийдэн шүү мэдөө. За Хорлоо бүргэр гэсэн тийм. Бүргэр хорлоо бүргэр. Хорлоо. Бүргэр. Миний бодлоор энэ тэмцээний хамгийн хэцүү сонголт байсан. Хамтдаа энэ хэцүү тэмцээнүүдийг туулчаад аль нэгийг хасах үүргийг би авсан. Магадгүй өөрөө хасагдах ч боломжтой үед ирсэн. Энэ хүлээх мөч хамгийн хэцүү юм байна. Болцсон уу? За окей. За явцгаая. Очоод өрөөчгээ дарна. Би биш байгаасаа би биш байгаасаа гэж дотроо бодож байгаа шүү дээ. Яа. Чи хорлоог яаж байгааг мэдчихэж байгаа юм уу? Цоожилсан үг мэдэхгүй байгаа юу? Тэр тус-тусдаа шийдвэр гаргасан. Юу мат гэдэг баярлахад амар хэцүү юм те. Яг баярлахад хэцүү болчих жоох байхгүй юу? Яг л ингээд хамтдаа дөрөв тэмцээний ард дарцсан хүнээ хасцсан. Өөртөө. Тэгээ энэ дэр 100% баярлж чадаагүй. Нөгөө хамтдаа гуруулаа ямар ч байсан дуустал явна шүү гэд ярьсан байсан хүмүүс чинь ингээд салж байгаа байхгүй юу? Түшиг ахад л хамгийн ихээр итгэн манай баг бол асар коллективтэй асар нэгэнтэйгээ дотн гоё явж байгаа. Тэгээ юу маа. Энэ ямар юм уу? Энийг тооцоолж олсон цогтой над тоглоом байл. Энэ тоглоом цогсон. Яг одоо цогсон. Маш харигс тоглоом байна. Би бүр хорлог харахаасаа ингэж яагаад шүү дээ. Хорлог харахаас эвгүй санагдсан. Тэгээ битээр одоо ингээд гарч байгаа битээр ингээд хорлоотой уулзаалаа ингээд тэрвэл за баа юмаа гих байх гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь бүр тэгээч хүү. Цогтой шууд ингээд нөгөө тишээ гүгөө одоо шууд уулзахгүй одоо шууд ингээд хоёр тишээ гэж байгаа байхгүй юу? Хорлоо маань ер нь бол төшигд итгээд хаалга онгохоо үлдээсэн. Энэ хэсэг бүр амар байсан. Тэгээд хорлоо хасагдсан байгаа. Тэгээ тоо баяр хүргэе дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. Хоёулаа л яг бүр итгэсэн л. Би бүр цаана бүр тилтэрч итгэв. Хоёулаа л яг бүр итгэсэн л. Хамгийн итгэж байгаа хүн нь түшиг ах.
За манай төшиг маань Жоржийг сонгосон. Бас өөр дээрээ жоо хүлээсний өгсөө, нилээ өгсөө. Хаалга онгоолол. Ороод ирэх үдэ гэж бодоод доош хараад ингээд жоох юм нийцэлтэй байжсэн чинь. Чанга байна. Тоглоом дууссаны дараа шууд хорлоо дээр очиод бид хоёр уучлалгүйгээд тэгмээр байсан чинь хорлоог шууд уулзуулгүйгээр аваад явлаа. Хорлоод хэлэхэд чамд ч гэсэн би итгэдэг. Гэтэ тухайн үед яалч хүн мэдрэмжээ дагаал тэр шийдвэрийг гаргасан. Итгэлийн хаалга бол тоглоом биш ээ. Тэн дээр нэг зэвүүнт тал байсан. Та зарим нь анзаарсан баг. Тэн дээр харж байгаа. Булчинтай хортой бүрэр гэж байгаа штэ. Манай багийн нэр. Булчинтай хортой бүрэр ахгүй юу? Яг нэг өөр өөртөө нэрээр. Тэгээ хорлоо гарч чинь зөвөр булчинтай бүрэр болчих жоох. Зэвүүн юу байгаас тэгсэг байгаас. Энэ дээр ер нь бүх багуудын бүх гишүүдийн яг ингээд таран танигдсан гижлэхэд болно. Яг жинхэнэ хин бэ гэдгийг уудалдаг зэвүүн даалгавар байсан. Хэдүүлээ хамтдаа хорлоогийн реакшныг харах уу? Яг энэ хэсгийн. Ийгүү санагдаад байна. Онгорхон орхисон гэдэг нь амар бүр юу яагаад тах юм. Эвгүй болов. Гэтэ хамгийн эвгүй юм нь юу вэ гэхээр нөгөө гişүү маань хорлооч гисэн. Уучлаарай. Ингээд л үүнээс хойш хорлоо хүү стрим дээрээ харагдаагүй юм да. За дараагийн даалгавар бинго гейм гэдэг даалгавар байсан. Дөнгөж нэг гишүүнээ хасаад тэлнээсээ гараагүй байждал дараагийн гишүүн хасагдах шаардлагатай үе ирсэн. Зааланд ороход мангар том ханахуу заал нь дунд нь ингээ гэрэлтэй энэ тоглоом байсан. Тэгээ ер нь энэ тоглоомыг харчаал за ер нь ивтлээл гэж бодсон. Ер нь бол миний магадлал бага юм байна л гэж бодсон. Миний амьдралдаа тоглож байгаагүй тоглоом гарч ирсэн. За тэгээд тухайн үед яг дотор бодож ирсэн зүйл юу вэ гэхээр окей, ийм тоглоом гараад ирлээ. Миний өмнө тоглож байгаагүй тоглоом гараад ирлээ. Тэгээд ямар ч байдгийг гаргаад дайшлал үзье. Сайхан шудраг өрсөлтэй. Угаасаа нэг настгаас хойш. Гэтэл хоорондоо гар барьж эхлээл дууссан. Ийм хүү яг үндсэн тэмцээнээс булчинтай баавал хасагдж байгаа юм. Энэ дээр хасагдаад яагаад ч юм нэг харамсалтай байгаагүй. Яг үнийг хэлэхэд яг нэгдүгээрт өөрийнхөө багийн хүнд хасагдсан. Хоёрдугаарт угаасаа л ингээд ямар ч эргэлзээгүй муу ерөөсө танихгүй тоглоомоор хасагдж байгаа учраас угаасаа миний мэдгүй тоглоом гэж бол бодсон. Яалчгүй өмнө тоглож исэн хүмүүс бол энэ дээр шал өөр байсан. Энэ бол мэдгэж исэн. Энэ хоёрын хоцсон түшигтэй финалт байгаа. Мэдээж түшиг сая CTS-ийг хожиж финал шалгарсан. CTS доошоогоо нэг амиа аваад олон хүн хожиж гарч ирсэн. Аягсинтэйгээ бас тоолж гарч ирлээ. За, бэлнэ үү? Хэрвээ чи очих юм бол 10 саяын төлөөх финалд очино. Хэрвээ CTS очих юм бол 10 саяын төлөөх финал дээр түшигээс өшөө авалтаар буцаж дээшээ гарах нэ. Энэ гурван хүний нэг нь өнөөдөр 10 саяыг аваад гэрлүүга харих нэ. Я харж байгаа сүүлийнх ч юу яах вэ? Миний хувьд одоо үндсэн тэмдээс хасагдсан байгаа шүү дээ. За тэгээд ямар ч гэсэн хоосон харьмааргүй санагдсан. Хайчлуу даавн дээр бол бүх анхаарлаа төвлөрүүлсэн. Хайчлуу даавуу өөрөө цэвэр азных юм шиг мөртлөө яг бас тийм биш. Яг аз бол нөлөөлнө. Тэгээ би ерөнхийдөө дараа нь яг юу гаргахаа бодоод тооцоолоод яваад Сертайд анзаарсан бол миний толгой оюун санаа бол ер нь шал өөр газар байгаад байсан. Тэгээ AX-ийн CDS 2-ын аль нэг нь над хоцсон надтай аврагын төлөө шалрах байсан. 2 дугаар байр 16 дугаар байр яг адилхан тоглоом. За. Бэлнэ үү? Бэлнэ үү? Бэлдээд. Хей, чүнө даа. Хей, чүнө даа.
Баяртай. Мөнгөрөө нэг хараал тэгэл явлаа да. Дахиад хэлээ. Upper bracket is for. За манай IXM нь 10 сая хожих юм бол юу их вэ? Одоо л ингээд яг хожих магадлал ингээд 50% болчлоо. Маргааш нөгөөдөр нэг нислэг захиалаад аялчаад ирд юм уу? Бодлоо өрчлсөн. Би өөр ингээд шал өөр газар явж байгаа байхгүй юу? Би яг юу гарах вэ гэж бодсон дотроо. За манай Одоохондоо яг санаа байхгүй. Гэтэ Ямар санаа байхгүй зүгээр юу гарахаар бодож байгаа дараах тэр. харж байгаа л шийдэндээ. бэлдээд За. IXM бол өнөөдөр нэг л хожигдсан. Чулуу дав. Түшиг бол өнөөдөр нэг ч хожигдаагүй байгаа. Хайч чулуу даав гэдэг тоглоомыг би арайч ийм сэтгэл төвшүүлсэн тоглоом гэж хизээж төсөөлж байгаагүй амьдралдаа. Бэлдээд Манай багийн хоёр бүр тэрвэрлсэн биш үү? чулуу дав. Хамгийн сүүлийн финалийн тоглолтын дээр бол эргэн тойронд юу болоод байгааг нэг сайн анзаарахгүй. Тэр харц марц харж гинөө. Энэ харцыг харж гинөө guys. Энэ харц аюултай шүү. Нэг хүнд арайч 2 удаа дарааллаад чулуу Хүмүүс ойрлогдож ихсэн 5,000-ын дэвсгэр Цогтог хараад тэр доор. тэндүү хийсч ихсэн. IXM гэхдээ мундаг байсан. Өвчтөд өөрсдөгчийг би ер нь мэдчихлээсэн юм анханасаа. Тэгээд том даалгаврын ард гарсан юм шиг мэдээж төрсөндөө гайхалтай юм. Яг тэгэж олон хойцны дараа ер нь би өөргөө Монгол улсын хайчлуу даавны аврал юм шиг мэдрэмж төрсөн. Дараа жил аврага хамгаалахад үлдлээ. мөн дээр чинь яалж ялагдаж сурах хэрэгтэй. Эцсийн үр дүн гартал байдаг бүх чадлаараа хичээгээд ямар ч биш юм болсон хожигдохгүй гэж дайрч болно. Гэхдээ үр дүн гарсан тохиолдолд бол тэрийг шудраг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж боддог. За эцсийн бол Respect. маш сайн хүчтэй өөрсдөгч байсан ер нь бол. За тэг ямар ч ийхүү гэртээ хоосон харихгүй гэдэг нь бол тодорхой болсон. Тэгээ энэ зураг авалт нэлээд шүн дууссан. Шүн тэгэл цүнх дүрэн мөнгөтэй гэртээ орлоо штэ. За тэгээ маргааш нөгөө хувцас өмсөд сайхан хоолны газараа ирсэн. Ой, gentleman. Би YouTube чамд зориулж энэ хослыг авсан. 2-3 хоногийн өмнө ч үлээ. Нийлэн сэтгэл гаргаж бэлдсэн. Тэгээ бүгдээрээ гоё олцсон ирсэн. Эжээ юу лээ? Шүн зураг авалт дуусаад маргааш өглөө нь энэ зураг авалт болсон. Тэгээд ер нь бол нойр жоохон дутуу байсан. Гэхдээ ирсэн хойно бол нойр морой марцсан. Гоё хоол идсэн, гоё бэлэг солилцсон. Миний бэлгийг хэн өгснгийг би одоо хүртэл мэдэхгүй байгаа. Кашмир аймс. Окей. Кашмир аймс. Энэ аймс саяхан амар амьд орсон. Би сая энэ аймсыг өмсөөд Сонжин болдын тийшээ найзхаа лагерлаа явсан. 2 хонсон. Тэгж яхад бол аюу гой дулаахан байсан. Яа дэ хөөрхөн жижиг саж өөрөө миний сав байсан. Хөөрхөн. Ер нь л хөөрхөн. Nice. Баярлалаа. Стогой бэлэг бай. Тэгээд финал дээр фронтмен цогтоо нэг зүйл зарлсан, сюрприз зарлсан. Тэр сюрприз бас намайг шоконд оруулсан. Хасагдсан хүмүүсээс нэг хүнийг эргүүлээд финалд авчирсан. Тэрхүү даалгавар нь болохоор Russian Roulette гэдгээр алдартай нэг тоглоом байгаа. Буун тэнхтэй үг мэдэхгүй. Ингээд шууд рандомаар гаргаж ирээд буудаад буун хэрвээ сумтай байвал тэр хүн хасагдах дүрмээр. За тэгээ тэрхүү оролцогч хэн байсан бэ гэхлээр хэний ч өөрчлөн таамаглаагүй нэг оролцогч байсан. Хэн байсныг яг одоо харуулъя. Энэ бол мэдээж хорлоо байсан. Би энэ дээр ингээ хорлоо гэж сонсон ч гэсэн ягаад ч юм манай хорлоо гэж бодоогүй заяа. Өөр хүн юм шиг ингээ бодсон байсан. Тэгээ харж байгаа. Бүр ингээ ерөөс ингээ ийм нөхцөл байдал төсөөлөөг. Жорж хүртэл гайхаж байгаа сте. Тэгээ өмнөх өдөр нь бид нар ингээ ярьж байхад ерөөсөө энэ зүйл бол маш нууц байсан. Нэг төр зур алга болсон байхгүй бид нар зураг авалтын дундуур нэг. За одоохоо ингээд нэг
барагт нэг 2 цаг алуу бол бид нар чинь хийж хүрээд хөдөр тоглоод тэр ингээд сургуулийн номын санааг сууж байгаа штэ. Гэсэн чинь учир нь тэр л байсан юм билээ. Ер нь бол инээд ингээд бүхэл бүтэн нэг даалгавар бид нар гүүгээр ингээд нууцаар явсан юм билээ. Тэрийг бол ингээд чант нууц хадгалсан. Тэгээд нөгөө маш харамсалтайгаар хасагдсан хорлоо маань буцаж финалд ирээд манай баг баг надаас бусна нөгөө хоёр гишүүн маань буцаад финалд орж ирсэн. Зөвүүн байгаа сте. Юу ч хэлээгүй шүү дээ. За ингээд энэхүү даалгавар явсан. Харамсалтай нь буцаж орсон хорлоо маань финалийн дундуур хасагдсан. Жокер таарад хүмүүс саналаа өгсөн. Хэрвээ энэ дээр хорлоо финалд хүрүүлсэн бол зүгээр кино цаашаа юм болох байсан. Зүгээр л кино та нар бодлоо баяга хүндээ итгэлээ өгж байгаад хасагдснаа буцаж бүр ингэж амар даалгавар биелүүлснэ орж ирснэ төрүүлчихвэл энэ зүгээр кино болох байхгүй ер нь бол. Тэгтээ ялагч бол өөр хүн байсан. I told you би өчтөр байсан. За тэгээд та бүхний харцаагаачлан мөнхүүш маань месмеризмын мөнхүүш маань 37 сая төгрөгийн эзэн болж бурзайсан. Мөнхүүш бол ер нь бол тэмцээний турш сайн байсан. Тэрэнд бол эргэлзэх юм байхгүй. Баяр хүргэе. Мөнхүүшт дахин баяр хүргэе. За тэгээд YouTube Champ 2025-ын хамгийн одоо нэр хүндтэй шагнал болох YouTube Champ-ийн бүсийн эзнийг бол тодруулсан. Хүмүүс саналаа бол өгсөн. Бүсийг хэн авах вэ гэж саналаа өгье. Тэгээ миний хувьд бол багийн гишүүн Red Burger-т саналаа өгмөр байна. Энэ YouTube За би бол Red Burger саналаа өгсөн. Ер нь бол Red Burger кино задлан хоёр ял нэг гэж бодож ийсэн. Тэгээд нэг баг суутгаараач тэр арай нөгөө ягаад ч юм Жоржийг сонгох хүсэл маань арай илүү байсан. яалтчгүй энэ жил бол угаасаа түшиг авах ёстой гэж би бодож байна. Тэгэхээр би түшиг авахад саналаа өгж байна. За баярлаа. Тэгээд энэ жил ер нь би өөрийнхөө хамгийн их үзсэн ютубертэй л өгье гэж бодсон. Тэгээд энэ жил би яг үндэ Кэдис ахыг л авах үзсэн. Миний энэ жилийн YouTube Champ санал өгөх хүн маань болохоор кино задлан буюу Баатар задлан. Мундаг залууг мэдлээ тэгээд ялчгүй санал хүмүүс багийнхаа мөнгөд өгсөн байна. Хэнийг тафан авах болов гэсэн чинь айгүй их сандарч кино задлангийн Баатар ахыг тодруулмаар байна. За тэгээ бүгдээрээ ирж байгаа 2026 онд хүмүүстээ баярлалаа. 2025 оны YouTube Champ бүсийн эзэнгээр би түшиг ахыгаа гэж бодож байна. Хорлоо намайг сонгосон. Баярлаа. Тэгээ нэг юм комент хийсэн. Хорлоо бүр үнэ мундаг залуу итгэлцлийн тоглоом дээр түшиг хорлоог сонгоогүйч хорлоо чемпион эзнэр түшиг сонголоо. Респект. Комент хийсэн. Баярлаа. Респект. За энэ бүсийн эзнийг би Баатраад кино задланд өгье гэж бодож байна. Энэ жилийн Champ-т ахиад Чами аваасаа гэж бодож байна. Тэгээ Чами даа өгнө. Чами өгсөн. би түшигт саналаа өгнө. Чами над өгсөн. Баярлаа. 2025 бүсийн эзнэр за миний хувьд бол хоёр хүн бол байгаа. Гэхдээ арай илүү entertainment, арай илүү хөдөлмөр, чанар агуулдгаараа месмеризм гэж. Месмеризм өгсөн. Түшигт бол түшиг болоод бас мундаг угаасаа ойлгомжтой мундаг байгаа. Түшиг дүгмөр тэ энэ бол бас илүү юм гоё ташуур баатраад болох юм болоо гэж бас бодоод байна л та би. Тэгээ месмеризмын хоёр бас баатраад өгсөн. Өнөөдрийн байдлаар шүү дээ. Тэгснээрээ 4 тэнцсэн. Энэ жилийн байдлаар хоёр маань ярилцаад энэ жилийнхаа нандин ганц саналаа кино задлангийнхаа Баатраад өгөхөр боллоо. Минийс мундаг шүү. За хамгийн сүүлд тэгээд ингээд Юки саналаа өгсөн. Юкигийн санал дээрээс хин ялагч болох нь тодорхой болохоор байсан. Кино задлан бит 4 саналаар тэнцсэн байсан. Яг ингээд үзэж байхад юу бодож байгааг гэхээр 2024 оны YouTube Champ-аар Чами бит 2 тэнцээд сүүлд Шаймел саналаа өгсөн санагдаж байна те. За яг нэг жилийн өмнө юу болж ийснийг хамтдаа харцгаая. 24 оныхоо шинэхэн YouTube Champ-ыг үлгэдэ авцгаая. Tas энэ жил маань 3 хүн хоорондоо айгүй хүчтэй өрсөлдсөн байна. Яг 3 тэнцсэн. Чами, Баатра, бит 3. 2024 оны YouTube Champ-аар Chami Зүгээрээ. Би гомдоогүй. Энэ хүү түүх дахин давтагдах нь харцгаая. YouTube Champ-аар
Миний зүгээс энэ жилийн YouTube чанарыг аваасаа гэж бодож байгаа ютубер бол Манайха лайка дараарай. Ирч хүчээ явуулаарай. Одоо бидний цаг шүү. мэдээж ерөөсөө эргэл зэгцүүлгүйгээр Түшиг Обаава. Түшиг Хүч өсөх тусам хариуцлагатайгаар нэмэгдэг. Тэгээ бөөнөрө хариуцлага дор ухамсарлаад аль болохоор үлэрчээ байх хичээгээд эерэг байхд бол бүгд болно шүү гэдгийг уриалж хэлмээр байна. Тийм нэрэ. Цогтоо өнөөдөр надаа бүс авчирсан. Гарч байгаа. Guys. Энэ гайхалтай. Бүсийг харж байна уу? Энэ бол зүгээр ч нэг бүс биш. Энэ бүсэнд Монголын залуу үеийнхний баяр хөөр, итгэл найдвар, сэтгэл хөдлөл, аз жаргал бүх зүйл шингэсэн байгаа. Ардаа 3 хүний нэртэй. Харж байгаа. Энэ 3 хүний хийсэн 23 Гримекс, 24 Чами, 25 Инхүү, Түшиг. Энэ 3 хүний хийсэн контентоор Монголын залуу үе мотивац авч, хүмүүжиж, баярлж хөөрч явсан гайхалтай. Цаг үе явах тусам энэ бүсийн үнцийн өсөж ин 10 жилийн дараа 10 ютуберийн ингээд нэрнүүд сийлэгдэнэ. Ингээд 10 гэдэг ингээд 2 3 4 дээш ингээд 20 30 40 50 гээ явна. Зогтоогийн хүүхдүүд, зогтоогийн ач хүүхдүүд нь, зогтоогийн ачийн ач нар нь YouTube champ 3063 хүртэл явна. 3000 нэрийн дээр арай багтахгүй байгаа гэхдээ. Тэг ер нь гоё. Тэгээд маш их баяртай байна. Мисмрисийнхандаа амжилт. Тэгээд ямар ч байсан бүтэн жил энэ сайхан, энэ нэлээд хүнд чанартай энэ сайхан бүсийг ингээд баталгаатай авч авъя. Баталгаатай цэвэрхэн дээдэлж авч авъя. Тэгээ 2026 оны сүүлээр хин энэ бүсийг авах нь одооноос эхлээд хин илүү хөдөлмөрлөх нь хинд нь таад саналаа өгөх вэ? Таад ч гэсэн саналуудаа дотроо бодож байгаарай. Өөрийнхөө бодлыг хэлэх үү? Хин 2026 онд YouTube champ болохыг би хэд хэдэн үний нэр хэлээ заа. Магадaltaй хүмүүс. Кино задлангийн баатараа авах магадлал байгаа. Золбоо бас магадлалтай гэж бодож байна. Яг бүтэн жил байгаа учраас жилийн сүүлээр юу болохыг үндэ мэдгүй. Жил бол маш урт хугацаа. Өөр хэм байж болох уу? Стримрүүдээс CTS байж болох юм. CTS байх бас магадлалтай гэж бодож шүү. Ер нь бол месмеризм өөртөө гэж магадгүй. Бас миний хувьд иймэрхүү магадлалуудыг гаргаж байна. Ер нь бол. Гэтэ юу болох нь харцгаая. Бүтэн жил цоош нь бидний мэдхгүй ютубер орж ирээд жил зүгээр булжнуулаад авчих юм билүү? Хэн мэдлээ? Бас боломжтой. За guys. Тэгээд энэ бичин дээр миний сүүлийн хэлэх зүйл юу вэ гэхээр мэдээж энэ бүсийг авахд ингэж хол ирэхэд та нарын дэмжлэггүйгээр бол энэ бүх гайхалтай зүйлс болохооргүй байсан. 2025 он миний хувьд бол үнэхээр гайхалтай жил байлаа. Олон жил ингээд хүний нухад байж байгаа Монголдо ирээд миний амьдралдаа байгаагүй хамгийн гоё шинжил бол сая өнгөрлөө. Хүүхэд байхад шинжил их доголж аюу гоё өнгөрдөг байсан. Тэрнээс дутхааргүй гайхалтай шинжил байлаа. Зарим хүмүүсийн хүлээлтэнд хүрээгүй ч гэсэн ном гарлаа. Байртай боллоо, хүүтэй боллоо, хамгийн гол нь те YouTube champ боллоо, хайжлууд аавны авраг боллоо, мод тарилаа. Ер нь бол гоё. Тэгээд он гараад бас гоё сюрпризүүд явж байгаа. Одоо ингээд юу гэдэг та хэдийн зарим бодож байгаа. Түшиг одоо ингээд аав болоод ер нь бол жоохон чимээгүй болох байх гэж те. Болохгүй хичээн. Тэгээд ер нь аав байх бас нилээн бас амархан зүйл биш юм бэлээ. Нилээн энерги орно, нилээн олон хариуцлага дагаад ирнэ. Тэгээ тэр утгаараа ямар байх нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээ миний зүгээр бодож байгаа зүйл юу гэхээр хэдүүлээ ирчээ алдахгүй ямар ч байсан сайхан 26 онд дахиад сайхан зүтгэе. Та нартаа ч гэсэн сайхныг хүсэж чинь 26 онд бүгдээрээ өөртөө гоё хөгжүүлээд хамтдаа хөгжөөд бүх зүйлд гоё эргээр хандаад инээмсэглээд хүмүүсийг хайрлаад гоё оныг үлдээгээрээ гараа сайн бол бараасаа ингэж ярьдаг. 26 оны гараанд нь бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ эрцээ бүртгүүлээд лайк дараарай. Тэгээ дараа юмсаар уулзлаа. Түр баяртай guys.